За сайн байцгаана guys, өнгөрсөн 7 хоног технологийн салбарт болсон сонирхолтой мэдээллүүдийг хуваалцгаая. За эхний мэдээ нь болохоор YouTube дээр коллаб хийх боломжтой болж магадгүй байна. За энийг яг яагаад олон анхааралд өртсөн бэ гэхээр Google-ийн нэг ажилтан 8 сарын 2-ны өдөр Google-ийн ийм туршилтын мэдээлэлээ хуваалцдаг community бүлгэн дотор YouTube коллаб гэдэг нэртэй шинэ функцийг туршиж үзэж байгаа талаараа бол бичсэн. За тэгээ энэс үүдээд хүмүүсийн анхааралд энэ сэдв өртөөд явсан. За энэ нь болохоор яг бидний мэддэг Instagram, TikTok дээр collaboration гэж байдаг шиг ерөнхийдөө бол team функц байх гэсэн таамаг байна. За тэгээ яг одоогийн байдлаар YouTube дээр болохоор гарчигэн дээрээ бол хамтарсан content creator-ыг бол бичиж болж байгаа. Гэхдээ энэ нь болохоор гарчгийг ер нь жоохон заван харагдуулдаг гэж хэлж болно. За одоогийн байдлаар яг энэ функцийг туршиж байгаа, аль биесээр туршиж үзэж байгаа ютубер бол Mr Beast байна. Бидний нүдэнд ил байгаагаар. За тэгээ Mr Beast яг өөр бас хэдэн томоохон ютуберүүдтэй хамтраад энэ одоо функцийг бол одоо тестлээд явж байна. Гэхдээ бас ямар үр дүн гарах нь хэдүүлээ харъя. За одоогийн байдлаар бол орлого хуваарлт дээр ямар нэгэн байдлаар ийм мэдээлэл бол ютубын зүгээс өгөөгүй. Гэхдээ ингээд яг коллаб байдлаар нэг контент засаж байгаа хүмүүсийн хувьд орлогоос яг тэнцүү хуваах хаа гэсэн яриа бол сошиал ертөнцөөр бол нэлээдгүй явж байна. За коллаб хийхээр нөгөө нэг Instagram дээр одоо би одоо өөр хүнтэй коллаб хийхээр тэр хүний аккаунт дээр харагддаг, миний аккаунт дээр ч гэсэн харагддаг байдаг шүү дээ Instagram дээр. YouTube дээр болохоор одоогоор ерөөсөө тэгж харагдахгүй байна. Зөвхөн organizer буюу анх collaboration явуулсан хүнийхээ аккаунт дээр л тэр контент нь харагдаж байгаа. Энэ функц юу нэ юунд ашигтай вэ гэхээр мэдээж жижиг одоо дөнгөж эхэлж байгаа ч юм уу контент креаторуудад бол нэлээдгүй ашигтай. Том креатортай хамтрах тусмаа тэр хүний илүү алдартай болгох ч юм уу илүү их орлого хуваарлагдах, олонний танил болох бас боломжийг илүү олгодог. Тэгээ бас шинэ аудиенсыг бас шууд нэвтрүүлэхэд бас илүү ашигтай байх гэж бодож байна. Тэгээд энэ функц бас мөн өөр одоо яг YouTube-ийн яг хамгийн гол фокусыг хийгээд байгаа стримерүүд дээр юу нь яг энэ функцийг яаж ажиллах вэ гэдэг нь бас илүү их сонирхол татж байна. Магадгүй хоёр стример хамтраад нэг стрим гэдэг ч юм уу тий. Дараагийн мэдээ нь болохоор Instagram дээр лайв хийхин тулд хамгийн багадаа 1000 дагагчтай байх шаардлагыг Instagram-ийн зүгээс яг тавьж эхэлсэн байна. За энэ яг ямар зорилготой вэ гэхээр ямар ч Instagram-ийн зүгээс ингээд тодорхой ийм шалтгааны улмаас ийм лимит тогтоож байгаа гэж хэлээгүй. Гэхдээ хүмүүсийн таамагаар бол ийм low quality буюу чанар муутай шууд дамжуулалтын тоог ер нь бол багасгах зорилготой гэж харж байгаа. За тэгээд яг контент креатор ч юм уу инфлюенсер хүмүүсийн хувьд бол яг 1000 гэдэг тоо бол өөрөө их цөөн тоондоо орох юм шиг сонсогдож байгаа хэрнээ энгийн хүмүүсийн хувьд бол 1000 дагагч гэдэг бол өөр айгүй өндөр тоо гэж би бодсон байхгүй. Тэгсэн чинь нийт Instagram хэрэглэгчдийн 26.4% нь л 1000-аас доош дагагчтай байт юм байна. Тэгээд 50% нь 1000-аас 100000-ийн хооронд дагагчтай байт юм. Тэгэхээр яг дийлэнх хувь нь бол яг энэ лайв гэдэг функцийг бол ашиглана. Гэхдээ энд бас нэг сонирхолтой яриас өрнөж байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг Meta-гийн өөрийнх нь ингээд Ray-Ban-тай хамтарч гаргасан Ray-Ban Smart Glass-ыг бас худалдаж аваас тэгээ энэ гоё Instagram дээр лайв хийдэг функцийг нь гоё ашиглая гэж зорж худалдаа авалт хийсэн хүмүүсүүд бас энэ функцийг ашиглах боломжгүй болж штэ энэ төр гэдэг бас сонирхолтой яриас өрнөж исэн. Тэгээ яг энэ бол нэг амар бас шин зүйл гэж хэлэхгүй бах. YouTube дээр бас лайв хийхэд бол хамгийн багадаа 50 subscriber-тай байхыг шаарддаг. За TikTok дээр бас яг Instagram-тай адилхан 1000 дагагчтай бас байхыг шаарддаг. Тэгээд энэ талаар бас та хэдийн хувьд юу гэж бодож байна? Хүмүүсийн зүгээс болохоор Instagram бол ер нь найзуудтайгаа илүү ойр байх, найзуудтайгаа илүү холбогдох зорилготой ийм платформ байсан бол эннээсээ ухарж байгаа үйл гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар бас зарим хүмүүс бол тайлбарлаж байна. Тэгээ бас та энэ дээр бас ямар бодолтой байгаа комент хийгээрэй. За сүүлийн мэдээ нь болохоор хэд хоногийн өмнө OpenAI компани танилцуулсан шинэ модель болох ChatGPT 5.0 байна. За энэ 5.0 нь болохоор өмнөх одоо 4.5 ч юм уу 4 гэсэн модулуудаас юугаар ялгаатай вэ гэхээр нэгдүгürt бол маш хурдан гэж тэдний зүгээс тайлбарлаж байгаа. Яг контент гэдэг тест хийсэн бичлэг интерес контентуудаас харахад өмнөх 4.5 модулээс бол ер нь 2-3 дахин хурдан хариулж чадж байгаа. Ямар нэгэн одоо цогц асуулт ч юм уу тийм төвхтэй асуултанд бол 2-3 дахин хурдан хариулж чадчихжээ. За хоёрт болохоор бүх салбарын хүрээнд ашиглаж болно энэ модулийг. Өмнө бид нарт яг ямар сонголт толгордог байсан бэ гэх юм бол арай эрүүл мэндийн чиглэлээр энэ GPT-г нь ашиглаа ч юм уу те. Эсвэл одоо маркетингийн чиглэлээр энэ GPT-г нь математикийн бодлого бодуулмаар байвал энэ GPT-г нь гэл ингээл амар олон GPT дотор ингээд төөрөөл ингээл search хийгээл хайгаал ашигладаг байсан бол энэ ChatGPT 5 гэдэг модель маань өөрөө бүх төрлийн асуултанд хариулах боломжтой гэж OpenAI-ийн зүгээс бол онцлсон. За тэгээ код бичих ч юм уу бичих чадвар сайн ч юм уу тэгээ ингээд тус модель хэрэглэх шаардлагагүй зүгээр ChatGPT 5-ыг ашиглахад болно. За тийм болох учраас одоо ингээд хэрэглэгчдийн дээр ингээд нэг харагддаг сонголтууд дотор зөвхөн 5.0 тэгээд 5 thinking гэж илүү тэгээд нэг тиймэрхүү цөөн сонголтуудтай болцсон байгаа. Гуравт болохоор Үн бол яг хിവэрэ байгаа $20 буюу одоо хэрвээ та төлбөртэй ашиглая
буюу ChatGPT Plus үйлчилгээг авъя гэх юм бол $20 төлж ашиглаж болно. Мөн хамгийн гоё нь энэ моделийг бас үнэгүй байдлаар ашиглах боломжтой. За үнэгүй хэрэглэгчд бол гэхдээ тодорхой лимиттэй ашиглана. За тэр нь яг ямар лимит вэ гэхээр 5 цаг тутамд 10 мессеж явуулах боломжтой гэж байна. Тэгэхээр нэг цагт ерөөсө 2 мессеж л явуулах эрх танд байгаа гэсэн үг байхгүй. 2 асуулт асуух боломжтой гэсэн үг. Plus буюу $20 төлсөн хэрэглэгчид бас лимиттэй. Тэр лимит нь болохоор бас яаж байгаа вэ гэхээр 3 цаг тутамд 160 мессеж буюу арай их хэмжээгээр ашиглаж болно гэж байгаа. За ChatGPT Pro users-ийн хэрэглэгчдийн хувьд болохоор ямар нэгэн байдлаар лимитгүй ашиглах боломжтой. За тэгээд идрээс гадна үйлдэл action суурьтай гой зүйлсийг бол зөндөө хийлгэж болж байгаа гэдгийг OpenAI нээлтийнхаа үеэр гой танилцуулсан. За тэр нь яг юу вэ гэхээр жишээлбэл ингээл 10 жилийн хүүхд физиктэй холбоотой нэг сэдвийн хүрээнд асуулт асуух юм бол тэрэнд нь ингээ хариулаад өгчдөг. Чи надаа ингээ наатах visualize хийгээд өгөөч. Би ингээд яг бодитоор ажиллаж үзмээр байна гэдээ асуух юм бол тэрийг ингээ шууд яг юм веб нэг ширхэг веб пэйж баг нээгээд тэрний юм интерактив буюу ингээ өөрөө ингээ тааруулж тохируулж болдог те ингээд гариг ертөнцийг ингэж харж мардаг ч юм уу эсвэл тэр онлыг нь яг бодитоор ингэж туршиж үзэж харж мардаг ч юм уу тийм тест хийхэд илүү боломжтой болгож ашиглаж болно гэдгийг бол OpenAI зүгээс харуулсан. За мөн тэрнээс гадна 3D видео тоглоом хийж болно гэдгийг бас харуулсан. Тэгээд энэ мэтчлийн ингээд арай илүү агсан түвшний үйлдэлүүдийг хийх боломжтой. Тэгээд илүү ухаалаг комплекс асуултанд маш сайн хариулж чадна. Бараг том докторийн зэрэгтэй хүн шиг л хариулна гэдэг байгаа байхгүй. Тэгээд нөгөө талаараа бас нэг voice дээр бас холбоотойс жоох өөрчлөлтүүд орсон. Илүү natural сонсогддог болсон гэдэг ч юм уу. Эсвэл илүү ухаалаг байдлаар хариулна гэдэг бас сонголтууд шинээр нэмэгдсэн гэдгийг тайлбарлаж илээ. Тэгээд энэ моделийн хувьд болохоор яг одоогийн байдлаар сошиал ертөнцид бол сайнтай муутай ярьж байна. За зарим хүмүүс нь OpenAI ChatGPT 5 бол үнэхээр супер байна. Энэ бол ингээд дэлхийг өөрчлөлөө энэ гэж тайлбарлаж байгаа бол зарим нь бол энэ бол өстой bullshit тий. Ер нь бол нэг тийм онцгийн зүйл бол шинэ өөрчлөлтүүд бол ороогүй байна. Стил бараг 4 өв гэдэг загвараасаа модельосоо ч илүү муу ажиллаж байна гэдэг гэсэн яриа бол зөндөө өрнжин. Тэгээд cloud-ийн хажууд бол YouTube шана энэ гэсэн бас яриас нэлээдгүй явж байгаа шиг байна. Тэгээд бидний хувьд болохоор бас энэ ChatGPT 5.0 дээр бол бас тусад нь туршиж үзсэн байдлаар контент утахгүй гаргана. Тэгээд энэ дээр бас та хэд бас хувь хувьдаа бас энэ шинэ моделийг бас туршаад үзээрэй. Ягаад гэвэл үнэгүй хэрэглэгчд бас ашиглах боломжтой гэдгийг бас онцлж хэлмээр байна. За тэгээ энэ удаагийн контент таамт байсанд баярлалаа. Тун утгаас подкастаараа та бүхэн уулзах болно. Тэгээд мөн бидний дараагийн контент бас ямархуу контент байх вэ? Өөр та бүхэн саналаа хэлээрэй. Мөн энэ өнөөдрийн ярилцсан 3 сэдвээр бас ямар бодолтой байна? Комент секцэд бичээрэй. Bye bye.